Сайн байцгаана уу залуучуудаа. Хоёр дахь хичээлээ та бүхэнд хүргэж байгаадаа таатай байна. За энэ удаагийн хичээлээр Java compiler хэрхэн ажилладгийг би та бүхэнд харуулах болно. Хэдийгээр энэ маань их өргөн хэрэглээний зүйл биш ч гэсэн Java програмчлалыг анхлан сурж байгаа хүн болгоны мэдэх ёстой зүйл гэж би боддог. За тэгэхээр эхлээд би Notepad дээр жижигхэн хэмжээний програм бичээд түүнийг Java compiler ашиглан түүнийг тэр програмаа ажиллуулах болно. За эхлээд хэдүүлээ Notepad нэ. Notepad. За програмаа бичихлээ. Class за хэдийгээр та бүхэн энэ командуудыг одоогоор мэдэхгүй байгаа ч гэсэн заавал дуурайгаа туршаад үзээрэй. Дараагийн хичээл дээр эдгээр командуудыг би улам илүү дэлгэнгүйгээр тайлбарлах болно. Public static void main string arg system За энэ ямар програм бичих вэ гэхээр эхлээд анги гэдэг нэртэй класс үүсгэж байна. За энэ хэсэг маань програмын үндсэн хэсэг эхэлж байгааг ерөнхийдөө зааж ин гэж ойлгож болно. За програмын үндсэн хэсэгт болохоор ердөөсөө би бол монгол хүн гэдгийг хэвлэх команд байна. За энэ програмаа хэдүүлээ хадгалъя. За C дискэн дээр хадгалчихъя. Шинэ фолдер үүсгээд хадгалчихъя. Тест гэдэг нэр өгөөд за ердөөсөө 1 гэд нэр өгчий. Та өргөтгөлийн заавал Java гэж бичиж өгөх хэрэгтэй. C гэж бичээд Java гэж бичих хэрэгтэй. Ягаад гэвэл энэ файл маань Java compiler дээр нэгдэх болохоор. За програмаа хадгалчлаа. За програмаа ажилуулахын тулд CMD гэдэг дуудаж ажилуулах хэрэгтэй. Хүмүүс энэ CMD-г юу вэ гэж надаас айгүй их асуудаг. Энэ маань зөвхөн компьютерт команд өгөх нэгэн ердөөсөө нэг хэрэгсэл юм. За одоо өөрөөр хэлэх юм бол та компьютерт тэгээрээ, ингээрээ гэж шуудхан хэлж чинь гэсэн үг. Энэ түүлийг ашиглаад ингэж өгсөн команд маань хурдан биелдэг давуу талтай байгаа. За эхлээд cd backslash гэж бичээд өгье. За cd гэдэг маань ер нь бол or ямар нэгэн юм л or гэсэн үг. За backslash гэдэг маань C дискийг ерөнхийдөө заадаг. За C диск руу орчлоо. За director. За director гэж бичээд dir гэж бичээд enter дарангууд тэр C дотор байгаа бүх файлыг хэвлэж үзүүлдэг байгаа. За саяхан үүсгэсэн миний test гэдэг фолдер энд харагдаж байна. За одоо test гэдэг фолдер руу орохын тулд дахиад нөгөө cd гэж бичигөөд test руу ор. Test гэдэг фолдер руу ор гэсэн команд бичлээ. За enter дараад өгье. За одоо тест дотор юу байгааг хэдүүлээ харахын тулд бас л нөгөө dir гэсэн дэлгүүрүүгээ бичээд enter даръя. За энэ ч 111 байт хэмжээтэй ердөөсөө 1 гэдэг нэртэй Java файл байна гэж зааж байна. За Java файлыг мэдээж Java compiler дээр бид нээх хэрэгтэй. Java compiler 1 гэж бичээд Java. За Java compiler маань ажиллажлаа. За одоо дахиад тест фолдер дотор маань юу үүснэгийг харъя. За анги гэдэг юм класс шинээр үүссэн байгааг та бүхэн харж байна. За хэдүүлээ бүр ороод харчиж болно. Тест дотор анги гэдэг класс шинээр үүссэн байгааг харж болно. За одоо энэ анги гэдэг классыг Java дээр ажилуулъя. Java анги. За програмыг ажилуулъя. За би бол монгол хүн гэж хэвлэж байна. Та бүхнийг энэ удаагийн хичээлийг заавал туршиж үзээрэй гэж хэлмээр байна.
дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.